Ер нь зарчмын хувьд би ч гэсэн гишүүний хувьд бол энийг бас хүчингүй болгох дээр бол санал нэг байгаа юм. Одоогийн нөхцөл байдлаа хараад манай улс төрийн нөхцөл байдал ямар байна? Ер нь бид энэ 30 жилийн хугацаанд улс маань өөрөө баялагын хараалт идэгдээд энэ маань өөр ингээд систем рүү орцсон ч юм харагдаж байгаа. За тэр бол тэгээд тусдаа мэдээж ингээд яригадад явах асуудал. Гэхдээ яг өнөөдрийн хувьд бол улсын хурлын чуулганы хуралдааны эдийн тухайн хуулиараа энэ нийтийн өргөдлийг орж ирэхээр ямар ч байсан холбогдох байнгын ороо заавал хилцэх юм байлээ. За ингээд хууль одоо нөгөө хууль хүчингүй болгоё гэвэл дахиад өөр процессор бас явна. Тэгэхээр өнөөдөр бол энэ санал хураалтаар хууль хүчингүй болгох боломж байхгүй эдийн хуулиараа. Энд бас та түрүүнээс хойш олон гишүүд бас санал бодлоо илэрхийллээ те хөдөлмөрийн хуулиар явах ёстой мó бид нар яг хөдөлмөрийн харилцаанд байгаа мó эсвэл төрийн албаны тухай хуулиар явах ёстой мó бид нар яг төрийн албан хаагчийн юм дээр орж байгаа мó гэд энэ бүхний нюансыг гаргаад ямар юмнууд байна гэдгийг наривчлал харчий гэсэн. Тэгэхээр ажлын хэсэг бол энийг хараад энийг бас нэг зөв те уул үндэстэй суурьтай бас санал дүгнэлт оруулж ирээд тэгээд энийг угаасаа чуулганаараа хилцээд явчих хаа. Ер нь сая та хэллээ л тэр цэц мэцэд хандна гэд баасан жаргал гişүүлж энэ цэцэд хандаад цэц бол хүлээж авахгүй энэ бол улсын хурлын өөрийнх нь бүрийн эрхийн асуудлаа цэцийн маргаан биш байна гэд үндсүүлийн зөрчил биш гэдгийг нь бол шийдсэн юм байна. Гэхдээ энд бол өнөөдрийн энэ 126 та парламент бол иргэдийнхэн санал бодлыг бодлогодоо тусгая энэ саналыг нь тэ хүлээж аваад хилцье гэдэг энэ байр сууриас энийг хандаад одоо ингээ ихэнх олон гишүүд маань бас дэмжиж явж байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгш усын асуудал ярих юм бол мэдээж энэ дээр өөр зөндөө олон асуудал байгаа. Бид нар сая цалин тэтгэвэр нэмэх гээд нийгмийн даатгалын тогтолцоо маань яаж ийн гэд харах юм бол та яг хуу цэргийг хэлж цэргийг бүгдээрээ ойлгож байгаа. Тэгтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэл шүүх шинжилгээний албаныхан нэгж төгрөг нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй улсаас тэтгэмж авдаг. Энэ тэгвэл яагаад юм гэдэг асуудлууд ч гэсэн цаашаа ингээ хөрвж одоо тий гарах ёстой байгаад байгаамаа. Тэгээ энийг бол бид нар бас цогцоорноос харах ёстой. За өнөөдрийн асуудал төр бол ингээд одоо намын төлөөллүүд орсон ажлын хэсэг нь агаад мэдээж нь бол нэг удаан бас судлаад байх асуудал бол биш байх гэж бодож байна. Тэгээ санал дүгнэлтээ гаргаад дгийнхаа дагуу явчих واخа гэж бодож байна. За саран жил өнгөршүүн.